Өдрийн төргийн цаг тутмын мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Студид сэтгүүлч Ариун Зүйл мэдээллийг танилцуулна. Өнгөрөх оны 11-р сарын 2-ны өдрийн 12 цагийн орчимд Орнгой аймгийн замын үүд суманд оршин суух хаягтай 8 настай сэржмэдэг охин гэрээсээ гарч яваад одоо хүртэл сураг гэхээр байна. Бяцхан охин алга болж эцэг эх эгчдүү болон Монголын мянган иргэний сэтгэл зүрхийг шимшрүүлээд бүтэн 1 жилийг ардаа орхилоо. Цагдаагийн байгууллагаас энэхүү хэрэгтэн мөрдөн шалах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоо хүртэл сэржмэдэг охин олдоогүй байгаа тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдолгүй баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг мөнгөөр үнэлж авахаа хүртэл мэдэгдээд байгаа билээ. Мөн мэдээллийг чандлан нууцлах юм байна. Харин эрүүгийн цагдаагийн ерөнхий газраас оргодтол шийдвэрлэх арга хэмжээний үеэр цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар тус газраас онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн даргыг эрен хаах ажлын хэсгийн анхлагчаар томилсон байна. Сэржмэдэг охиныг эрен хаах ажиллагаа хуулийн дагуу өнөөдөрч тасралт үргэлжилсээр байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Саудын сэтгүүлч Жамал Хашоггийн цогцыг Истанбул дахь Сауди Араби ерөнхий консулын газрын нутаг дэвсгэрээс олсон талаар Росси 24 телевизийн мэдээлсэнийг Вести уламжууллаа. Мягмар гарагт Туркийн Ватан намын тэргүүн Догу Перинчиг энэхүү мэдээллийг Истанбулын аюулгүй байдлын албаны Баттах сурвалжаас олж авчээ. Хашоггийн цогцоос Сауди Араби ерөнхий консулын нутаг дэвсгэр дэх цэцэрлэгийн худагаас олдсон байна. За тус улсын тагнуулын дуу газрын дарга Жин Хаспел сэтгүүлчийг хүнүүлсэн хэргийн мөрдөх талаар байцаах ажиллагааг оролцоод бэлэн байгаагаа зарлалаа. За улмаар Туркид очсон байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган хамгийн сүүл сэтгүүлчийн өхөл буруутай бүх хүн шийдэглийг нь унах болно хэмээн амласан байна. Энэ сарын 20-ны өдөр Истанбулд Сауди Арабийн улс төрийн талаар шүүмжлэлтийн нийтлэл бичдгээр алдартай сэтгүүлч Жамал Хашоги тус улсын ерөнхий консулын газарлаа ороод сураг алгуулсан байдаг. Өнгөрсөн бям гарагт Сауди Араби эрх баригчид сэтгүүлч Хашоги бусадтай муудалсны улмаас амиалсан талаар мэдээлсэн. Энэ хэрэгт холбогдуулан тус улсын 18 иргэнийг мөрдөн шалгаж байгаа юм а. Албан үүргийг гүйцэтгэж яваад амиа олсон цагдаагийн ахлагч Бацайхны ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу засгийн газрын өнөөдрийн хоролдооноор шийдвэрлэжээ. Ингэснээр талигачийн ар гэрийн орон сууцтай болж байна. Төрийн албан үүргийн нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт төр хүндэтгэлтэй хандах дүрм журмыг боловсронгүй болох үүргийг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд инквайрт ерөнхий сайдаас өнгөрсөн 7 хоногт өгсөн байна. Дэлхийн улс төр геополитикийн бодлогыг тодорхойлж байгаа хоёр орны төрийн тэргүүн нарын ээлжид уулзалт болох гэж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинаар эх сард Парис хотноо уулзахаар төлөвлөжээ. Энэ тухай хоёр улсын төрийн тэргүүнээр дэлхийн 1-р дайнд дуусны 100 жилийн тохиолдуулах тэмдэглэх арга хэмжээний үеэр уулзна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Джон Болтон мэдээллээ. Джон Болтон өчигдөр Оросын албаны улсад айлчилахаар очиж Путинтэй уулзсан юм. Түүний айлчилгын зорилго нь 1987 онд байгуулсан дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужингуудыг улс дахь гэрээнээс Америкийн нэгдсэн улс гарахаар төлөвлөж байгааг уламжлах байсан юм а. Сүүдэд хоёр улсын хооронд цөмийн зэвсгийг устгах гэрээтэй холбоотой маргаан дэгдээд байгаа. Оросын албаны улс энэхүү гэрээг зөрчиж байна гэж Америкийн нэгдсэн улс үзэн энэхүү гэрээнээс гарна гэж мэдэгдсэн байна. Харин Оросын албаны улс гэрээг зөрчөөгүй гэж мэдэгдэж байгаа. Америкийн нэгдсэн улс гэрээнээс гарах нь аюултай алхам юм гэж анхааруулсаар байна. Цагуурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-нд Баруун болон Төвийн аймагуудын нутгаар 25 нутгийн 100 хагаст 26-27-нд Төв болон Зүүн аймагуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амнасаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж хүүхдийг ахраа хяналтыг орхихгүй байх. Малын бэлчээрлэлтэнд онцгой анхаарах. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж авцсан даваа, цасанд хаагдан халдиргаа гулгаа үүснэ улмаас тээврийн хэрэгсэл саатах, богинорл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хадгалж бензин шатхууны нөөцтэй дулаан хувцастай зорчмыг анхааруулж байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Өргөжлүүлэн Улаанбаатар хотын цаг агарын мэдээллийг хүлээн авч үзнэ. Цаг агарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Илүү хурдан, илүү хэлбэр. Уг төрлийн цахим үйлчлэгийг өөртөө нэгтгэсэн Гэлс банк. Таны гарт таны банк. Сар бүр Төрийн банкны Гэлс банк үйлчлэгээр 2 гүйлгээ хийгээд iPhone 8 утасны эзэн болоорой. Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.